За үзэгч та бүхэндээ COP17 хурлаас дахин мэдээллийг хүргэж байна. За энэ удаад яг одоо миний зогсож байгаа газар бол хүн зүгтэж хөнгөн үйлдвэрийн яамны одоо салбарын төсөл танилцуулах энэхүү хурал сэдвчилсэн арга хэмжээ болох гэж байна. За энд одоо төслийн хувьд бол нутагтаа эзэн за 100 мянга гэсэн одоо төсөл бол хэрэгжихээр төлөвлөж байгаа нийтдээ 17 аймагт бол хэрэгжинэ гэсэн ийм мэдээлэл байгаа. Өргөжлөлт та бүхэндээ салбарын сайдаас энэхүү төслийн холбоотой зарим зүйлийг тодруулъя. Танд энэ ороо мэд хүргэе. За баярлалаа. За тэгэхээр энэхүү төслийн гол ач холбогдлыг та үзэгчдүүн тодорхой мэдээлэхгүй. За манай энэ Монгол Улсын зохион байгуулж байгаа зөвлөлтийн эсрэг олон талуудын COP17 арга хэмжээ бас маш өндөр зохион байгуулалттай мөн олон улсын төлөөллүүд маш өндөр одоо ач холбогдол өгж ирж оролцож байгаагаараа бас онцлогтой байна гэж үзэж байна. Нөгөө талдаа бол одоо энэ арга хэмжээний маань гол зорилго бол одоо энэ дэлхийн нийтийн өмнө толгомдоод байгаа энэ сүлжилтийн эсрэг бүгдээрээ яаж хариу арга хэмжээ авах вэ гэдэг л ийм л одоо зүйл байгаа. Тэгээ энэ хүрээнд Монгол Улсын одоо засгийн газар хүн хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас бол мэдээж энэ зөвлөлтийн асуудал бол манай хөдөө аж ахуйн яамтай тэр дундаа манай монголчуудын хувьд бол одоо малчид уламжлалт одоо бэлчээрийн мал аж ахуй гэдэг олон зүйлүүдтэйгээ шууд холбогдож байгаа. Тэгэхээр яг бидний хувьд бол бас нөхцөл байдал бүр тиймд ордчоогүй байна. Хэдийгээр ингээд зөвлөлтийн нөхцөл байдлууд жил болгон нэмэгдэж байгаа ч гэсэн бид хариу арга хэмжээг эрт авч чадах юм бол Монгол улсын хувьд бол бас зөвлөлт гэдэг зүйлийг багасгах ийм бололцоо байна гэж ингэж үзэж байгаа. Тэр утгаараа Монгол улсын хувьд бол бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа ер нь цөөхөн улсуудын одоо нэг. Тийм учраас бид энэ бэлчээрийн мал аж ахуйг цаашид одоо байлгахын тулд бид одооноос бэлчээртэй анхаарлаа хандуулах ёстой байна. Тэгэхгүй яг ингээд малын тойноос хөөдөг малын нөгөө гарж байгаа ашиг шимийг бид бүрэн гүйцэд ашиглаж чаддгүйгээс болоод малчдын орлогоо одоо амжиргааныхаа их үүсвэр болгохын тулд зөвхөн малын тооны араас хөөцөлддөг ийм байдлыг л зогсоох. Тэгэхээр манай одоо малчдын маань одоо амжиргааны их үүсвэр болдог энэ бэлчээрийн мал аж ахуй маань байх ёстой. Нөгөө талдаа тэр бэлчээрийн мал аж ахуйгаас олж байгаа орлого нь бидний малчдын хувьд бол одоо амьдралын өртгөө сайжруулах, амьдралын чанараа сайжруулахад одоо гол хүчин зүйл болох ёстой гэж ингэж үзэж байгаа. Хэрвээ бид ингэж чадах юм бол манай Монгол улсын одоо энэ газар нутгийн одоо зөвлөлтийн нөхцөл байдал бол бас харьцангуй одоо бас бүр тийм одоо юу гэдгийг болохоо болцсон яадаг алдсан зүйл бол бас хараахан байхгүй. Гэхдээ ийм байдлаараа удаа явах юм бол болохгүй юм а гэдгийг бол одоо бас малчид маань өөрсдөө ч маш сайн ойлгож байгаа. Олон улсын одоо судалгаанууд одоо Германы GIZ-ийн судалгаа гэдэг олон улсын судалгаанууд бол бас энэ талаар нэлээд сайн дүгнэлтүүдийг бол гаргацсан байдаг. Тэр бол бас амьдрал дээр энэ нь одоо бас үнэхээр тийм үгүй юу гэдгийг бас хариулт бас олон зүйлүүдээр гардаг. Түүний нэг нь бол одоо зуд. Бид өнгөрсөн одоо зудаар ингээл 7-8 сая толгой малаа алдахад тэр зуд болсон бүс нутагт бэлчээр сэргдэг ийм зүйлүүд бас байгаа. Тэгэхээр бид бол ер нь малаа одоо зууданд ийм олноор нь алддаггүй бэлчээрээ хамгаалж чаддаг. Нөгөө талдаа малчдын орлого амьдралын чанар сайжирдаг байх зорилгоор нутагтаа эзэн 100 гэдэг энэ хөтөлбөрийг бас зохион байгуулсан. Тэгэхээр энийг бол одоо бид дөнгөж эхлүүлж байгаа. Тэгэхээр альва юм бол бас ингээд хэдийгээр судалгаан суурлаад эхэлж байгаа ч гэсэн амьдрал дээр хэрэгжүүлээ түүний бодиттой үр дүнг бас үзэх ёстой. Тэгэхээр энэ бол яг зохион байгуулалтанд ороод ингэж хийгээгүй ч гэсэн манай Монгол улсын уудан дэлгэр нутгийн энэ 330 сум хөдөөний 1000 гаруй багуудын ганц нэгэн газар бас амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр энэ амжилттай хэрэгжээд малчид үр өгөөжийг үзэж байгаа энэ төслийг л бид зохион байгуулалтыг нь хийж өгч байгаа. Үүнийг ингээд Монгол улс даяараа бид ингээд нэвтрүүлээд хэрэгжүүлээд ингэж явж чадах юм бол энэ бас дэлхийн ялангуяа Аз твийн одоо энэ зөвлөлт энэ бэлчээрийн асуудал дээр бол маш том ахиц гаргана гэж ингэж харж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хувьд бол мэдээж энэ зарим одоо олон улсын эрдэмтдийн хувьд энэ газар гэдэг бол маш чухал юм байна. Ер нь газрын дороотлыг одоо байгаагаас нь илүү цааш дороотуулахын тулд ер нь дэлхийн нийтээр анхаарах цаг болсон байна. Тэгэхээр энэ дээр яг салбарын яамны зүгээс одоогийн COP17 дээр ямар одоо санаачлагуудыг ер нь дэвшүүлж таав оролцож байгаа. Ер нь гадны одоо хүмүүсийн бас хэлж байгаа санаачлал бас юу байгаа бол. Тэ ер нь одоо энэ их дэлхийн асуудал бол одоо ялангуяа энэ зөвлөлтийн асуудлууд бол дэлхийн нийтийн анхааралд орсны одоо тод илрэл нь бол энэ COP17 гурал шүү дээ. Тэгэхээр энэ одоо асуудал дээр дэлхийн нийтэд тулгамдж байгаа энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө сэтгэл санаагаа чилээж байгаа маш олон хүмүүсийн цугласан. Нөгөө талдаа энэ асуудал Монгол улс бас тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулж ирсэн. Мөн олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж ирсэн.
Тэгэхээр би сая хэллээ Германы одоо GIZ-ийн хөтөлбөрүүд гэдэг ингээд маш том хөтөлбөрүүд байдаг. Монгол улс өөрөөсөө дотооддоо ч гэсэн одоо 2025 онд гэхэд одоо бэлчээрийн нөхцөл байдлын одоо бото мониторинг гэдэг ингээд хийгээд ингээд явж байгаа ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр бидний хувьд бол энэ дэлхийн цөлжилтийн эсрэг Монголын одоо цөлжилттэй тэмцэх энэ одоо том ач холбогдолтой энэ арга хэмжээнд Монгол улс бэлчээрийн мал аж ахуй түүнийг адгуулж байгаа малчтынхаа асуудлыг мөн хамгийн том асуудал болох бэлчээрээ хайрлах, хамгаалах, бэлчээрийг зүй зохистойгоор ашиглах, тэгжээс бэлчээрийг өөрийг нь сэргийх ийм болцоотой байна гэдгийг бол одоо Монгол улсын одоо эрх хүчний байгууллагуудаас хийсэн судалгаагаар бол гарч байгаа. Бид энэ чигээрээ харин хариу арга хэмжээ авахгүйгээр яваад их юм бол бидний нөхцөл байдал магадгүй 10 жилийн дараа туйлын хүнд байдалд орно гэдгийг бол бас хаана хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр 3 дахь өдөр үргэлжиж байгаа гэсэндээ Монгол улсын одоо хөдөө аж ахуйн салбар энэ COP17 хурлаас ямар одоо ололттой ямар алхмуудыг бас өөрсдөө авч үлдэх юм боломж байгаа гэж та харж байна. Тий бид өөрсдөө энэ тулгамдж байгаа асуудлаа дэлхийн нийтийн өмнө тулгамдж байгаа энэ асуудалд Монгол улс хэрхэн яаж хандах юм? Үүнийхээ эсрэг Монгол улс ямар хариу арга хэмжээг одоо авч хэрэгжүүлж байгаа үүндээ дэлхийн нийттэйгээ яаж хамтрах вэ гэдгийг зөв ойлгуулж чадчихгүймэн үр дүн гарна. Тэгэхээр өнөөдөр бол яг манай хөдөө аж ахуй яамнаас яг л энэ талын зүйлүүдийг одоо танилцуулж байна. Одоо яг бол одоо миний хувьд бол хөдөө аж ахуй яам Монгол Улсын засгийн газраас одоо хэрэгжүүлсэн нутагтаа эзэн 100 мянга гэдэг энэ хөтөлбөрийн ач холбогдол гарах үр дүн гэдэг олон зүйлүүдийн талаар одоо танилцуулах их гэж байна. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэндээ бид COP17 хурлын одоо салбар болон сэдвчилсэн хурлаандаас мэдээллүүдийг хүргэж байгаа. За яг энэ цаг мөчтөл мэдээж хүнсүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны одоо нутагтаа эзэн 100 мянга гэсэн энэхүү төсөл хөтөлбөрийг бол танилцуулж байгаа. За энэ төсөл хөтөлбөрийг танилцуулснараа бид бас олон улсын яг энэ чиглэлийг сонирхож байгаа хүмүүсээс хөрөнгө босгох. За дээрэс нь төсөл хөтөлбөрөө илүү амжилттай үр дүнтэй хүргэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэх энэ боломжуудыг бас эрэлхийлж байгаагаараа энэ удаагийн төслийн бас танилцуулгын нэгэн хүрээ гэдэг зүйлийг бол салбарын сайд бол хэлж байна. За үзэгчтэй маргааш өргөжлүүлэн бас өндөр түвшний санхүүгийн дотоортой форум маань үргэлжлэнэ. Замун тусгай хамгаалалтын газар нутгийн тухай одоо энэ асуудлыг сэдвчилсэн хурал маань маргааш үргэлжлэн явагдах болно. Тийм учраас өнөөдрийн энэхүү COP17 хурлын 3 дахь өдрийн за ер нь бол хамгийн сүүлийн хурлаас та бүхэндээ мэдээллийг хүргэлээ.